Hi. Та бүхэн шинэ оны минь төргийн ингээд ганаа байна. Ойрд бичлэг хийгээгүй байна. Удсан байна. Влог болон ямар нэгэн төрлийн бичлэг би YouTube дээр ерөөсөө хийгээгүй байгаа. Ямар дуутай юм бэ. За тэгэхээр би одоо нэг газар руу явах чинь. Уус ойлгомжтой байх би вокзал дээр байна. Вокзал дээр байна гэд чинь би зүүн хараа руу эмээгийнх руу явна гэсэн үг ээ. Эмээгийн доч он гаргана. Одоо яг 5 цаг 41 минут болж байна. Би богоон 106:20-оос хөдлөн. Өнөөдрийн богоон ер нь бол пиг байна байх гэж бодож байна. Ягаад вэ гэхээр нэгт баяр болж байна. Хоёрт зүүн хараад шүлхий гээд малын өвчин гарсан. Тэгээд тэр өвчнөөс болоод хөл өрөө тогтоцсон байгаа. Ер нь бол 100 ороо руу өдөрт 4 удаа богоон явдаг. Дархан сэлэн чиглэл ч юм уу тэгээд 100 ороо дээр зогсдог. Тэгээд өвчин гарснаас болоод 100 ороо руу зөвхөн өдөрт нэг л богоон явдаг болсон. Тэгэхээр ер нь бол пиг байх. Тэгээд би очих 3 он тэгээ 3 оныг надад байгаарай. Энэ оны хамгийн анхны миний хийж байгаа YouTube-ийн манд бичлэг шүү. Богоонд орлоо. За ямарсан гэртээ ирчлээ 100 ороод эмээг нэрчлээ. Жохон хүүтэн байна. Тэгээд амар их тастай байна. Тэгээд ямар ч утаа байхгүй, ямар ч машин дуу чимээ байхгүй. Гоё яна. Тэгээд нөр шүлхий өвчнөөс болоод бас машин амар ховор явж байгаа юм байна. Арай гэж такси барьж ирлээ. Тэгээд ирсэн чинь арай мах чанаа тэгээд шүлхэнд нь будаа чалцсан байна. Тэгээд хоолой ич гараад ирлээ. Одоо унтлаа. Сартаа болохоор амар гадаа гэрэлтэй байна. Тэдэ. Тэг ингээд бууз чигнэл хөлдөгдсөн байна. Магаш яварсан. Бууз идэх юм шиг. Сайхан байна. Ага, вот. За сайхан чихлээ. Одоо хэдхэн цагийн дараа он гарлаа. 18 он боллоо. Удахгүй ерөнхийлөгч үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлсний дараа хүмүүс нөгөө солиод бодулдаг. Би угаасаа эмээ дээр өссөн. Тэгээд ерөнхийлөгч үг хэлсний дараа би гадаа гарч ингээд солиод бодуулахыг ингээд 10 жилдээ байн хардаг байсан. Тэгээд
би өөрөө буудуулахыг хүсдэг байсан ч гэсэн имээ буудуулдаггүй байсан. Аюултай гээд. Тэгээ одоо ч гэсэн би нэг буудуулдаггүй. Тэгээ ер нь ингээ өөр хүмүүс буудуулахыг л ингээ харддаг байсан. Бас сайхан чихлээ сая. Хамаагүй чихсэн чинь гидс жоох эйгүү болчлоо. Тэгээд болно тисж байгаад маргааш өдөр гоё 0 ормоор байна. Тэгээд тисгүй юм шиг байна. Ямар ч шин он гараад шууд шин ялгадас гаргах юм шиг байна да. Ерөнхийлөгч үгүйсний дараа бүгдээрээ гарч ирж багтаа хардаг байсан шиг солиоднуудыг бас таадаг харуулъя даа. Сайхан байна гэхдээ нэмэгийн үтэн байна. Орлоо. Эрхэм хүндэт ард иргэдээ дэлхийд даяар тархан сууж ажиллан амьдарч байгаа нийт монголчуудаа та бүхэнд шинэ жилийн мэндийг хүргье. Сайхан Монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая. Шинэ жилийн мэндийг та бүхэнд дахин дэвшүүлье. 저 신호가 자, 저희 ерөнхийлөгч үгүй хэлчлээ. Тэгээ 18 он гарчлаа. Та бүгд шинэ оны мэндийг хүргье. Хээ. Тэгээд нөгөө хүмүүс солиод бодуулахыг харуулна гэдгсэн чинь нөгөө яг ерөнхийлөгч үгүй хэлж яхад яг шинэ он гарангуут хүмүүс бодуулчлаа. Тэгээд бас хүмүүс бодуулж байна. Тэгээд яг 10 жил цагаанд орж би байнга ингэж хардаг байсан. Одоо тэгээд ямар ч 18 он гарчлаа. Би тэгээд одоо бичлэгээ дуусахгүй болохгүй. Ягаад вэ гэвэл би яг 0 орох хэрэгтэй. Маргааш хүртэл тисэхгүй байна. Тэгээд ямар ч 0 орчоо тэгээд шууд унтлаа. Тэгээ өнөөдөр бичлэгийг ингэж дуусгая. Та бүхэн дахиад баяр хүргэе. 18 онд бүгд сайхан байгаарай. Өнөөдрийн бичлэг дуусгая. Маргааш би та бүхэнд хашаа хороогоо танилцуулна гэж угаасаа мэднэ л дээ. Зүр ер нь юу өөрчлөгдсөн яасан юмсныг сонирхуулна. Нохоо хэр том босон муур хэр байна. Дахианууд нь үрдсэн үү хасагдсан уу нэг тиймэрхүү юм харуулъя. Тэгээд гээ орлоо. Орж 0 цаас авч буцаа 0 орлоо. Сайхан амраарай. Бага баяртай. Орой минь нэг сарын нэг орой болсон байна. Тэгээд ягаад юм харанхуу орой бичиж байгаа вэ гэхээр өдөржин би ер нь бодлоо л доо ер нь влогийг дуусгахгүй яах вэ нэтэргээд тэгээс яг влог хийх болгонд ингэж бодогдсон юм яг юу хийгээд байна. Ер нь ингэж миний ингэ харуулах юм сонирхолтой байж чадах хүмүүс чадах уу гэдэг нэг тийм сонирн бодлоо орж ирээд юм. Тэгээ өдөржингөө бодож байгаа. Тэгээд гинт ингээ гадаа харсан чи харах болж явцсан. Харах болохоос өмнө явцсан энэ влог нэлээд бичсэн чинь тэгээд явцсан. Дуусгах гэж бодоод тэгээд нөгөө ер нь дуусгах гэж бодлоо. Тэгээд чигтэр орой би хийсэн. Ямар ч өнөөдөр хашаа хоороо хэр вэ нөгөө тижээж байгаа амьд ямар вэ нэ тэрийг харуулна гэсэн ямар ч тэрийг харуулаад тэгээд бичлэгээ дуусгах доо. Тэгээд угаасаа би өнөөдөр 100 аргаас явна хот орно. Тэгээд ямар ч ихний амьтан бол баавал гэр манай мол питгийн бичлэгч юм уу эсвэл би зарим нэг влог дээр оруулсан баг. Манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Манай бичлэгийг таалагдсан бол лайк, шеэр, бидний дэмжээрэй. Манай мод видео үзсэнд лайк дараарай. Манай YouTube сувгийг бас subscribe хийж бидний дэмжээрэй. Амар жижигхэн гүлэг байсан ч одоо хэр басныг харъя. Бааваа маа. Бааваа. Бод. Тэгээ амар жижигхэн гүлэг байсан. Тэгээ тааш чи. Ийм том болцсон байна. Тэгээ маа өмнө бас нохоо тижээдэг байсан, хар нохоо байсан. Тэрний нэрийг бааваа гэдэг байсан. Тэгээ манад 10 хэдэн жил байж байгаа нас барсан.
Тэгээ тэрийг нас ороход амар хэцүүс. Тэрээс гадна сарна гэдэг нэг жижиг хав байсан. Бас тэр хоёр нэг сар нэг жилд нэг нь эхлээд нас ороод нэг нь яг сарынхан дараа нас орсон. Тэгээд одоо амар хэцүү байсан би яг амар үлжсэн. Тэгээд одоо энэ нохоо манай гэрэг хатдаг болсон. Адилхан багваг нэртэй. Тэгээд одоо багваг зүгээр дээш гарч. Одоо энэ доор нь ингээд цагаан байна. Тэгээд манай өмнөх нохоо ч гэсэн бас юм өмнөх хар нохоо бас юм цээжин дээр цагаан байсан. Тэгээд энэ нохоог зүрх цагаан гэдэг энэ үний худлааг мэддэхгүй. Тэгээд ч гэсэн адилхан зүрх цагаан. Тэгээд адилхан нэртэй. Тэгээд тэрнээс гадна бас дахиад хийж байгаа дахиад тэг хараа дахиад ер нь бол анх ирэхэд хэд байсныг марчдээ. Одоо харц төөрцөн байна. Харц 2 3 дахиад нас орсон байлээ. Одоо өвлийн цагаар идэр жоохон хэцүүлээд юм шиг байна. Ингээ бомбон дээр цог сууж юм. Тэгэлхэн дуурч чадахгүй байна. Тэгээ өөрчлөлт нэг хашаагаар сонирхох юм байхгүй байна. Одоо өвөл болж байна. Өвөл болохоор ер нь манай хашаанд худагтай өвөл болохоор ер нь худаг хөлддөг. Худгийг ер нь яг дорн хөлдөнгүүд нэг гяс нөгөө жоо цалдангууд нь гяс зөхгүй бол бүр мөс хөлдчихдөг. Энэ бол одоо юу шаардахгүй. Энэ одоохондоо явцсан хөлдөөгүй. Тэгээд одоо 9 эхэлж ирэхээр ер нь 9 эхэлсэн гэхээр ер нь яг он гараад 1 сарын дундуур 2 сарын яг амар хүйтэн үеэр хөлдчихдөг. Тэгээд урт мангар урт модоор дорн зөхиж хөлдөөдөг өдөрт. Тэгээд угаасаа өдөр бүр авч байгаа өдөр хөлдөн л дээ. Тэгэхгүй ингээд хэд хоног ч юм уу өгчих юм бол бүр амар хөлдчихдөг. Тэгээд тийм болохоор ер нь дорн зөхдөг. Тэгээд энэ нөгөө сайн анзаарсан бол нөгөө таган дээр нь хүнжилт тавьсан байна. Энэ жоохон дулаалж байгаа. Тэгээ нодн бол ерөөсө хөлдөөгүй байсан. Тэгээ энэ жил хөлдөх нь яах нь би сайн мэдэхгүй байна. За өнөөдөр ажил дуслаа. Тэгээд юу хэлэхгүй гэсэн чинь нэг жоохон мод хагалах гэсэн. Тэгээ тэрийг нь явц хагалцсан. Тэгээд өнөөдөр шин 100-аас явна. Орой ямар хоол хийх вэ гэхээр нь талсан гурилтай шүл идэх гэсэн. Тэгээ одоо талсан гурилтай шүл хийж байгаа. Энэ нөгөө залхуураад ер нь хот байнга нөгөө 2 дугаар хоол хийгээ идчихдэг болохоор нэг шүлтэй бол ямар ховор болохоор шүлтэй хоол идмээр санагдаад тэгээд ямар ч цаа орж хоолоо идлээ. Тэгээд хоолоо идэж гарч ирээд бичлэгээ дуусгая. Окей. Бага. Ихтэй. Хай ороймонд хоолундаа идчихэд одоо ер нь унтах чинь одоо нэлээд орой болсон байна. Тэгээ ер нь бичлэгээ дуусгалаа. Энэ үргээд он солигдох хүмүүс хамт байсанд баярлалаа. Ер нь бол жил бүрийн шинэ жилээр яг он гарах үе нэг иймэрхүү болдог. Би жил бүр ер нь эмээгэндээ ирж ингэж оноо гаргадаг. Яг халуун ам бүлээрээ. Тэгээд өнөөдөр руу буцсан өнөөшн тэгээд 100 араагаас хот руу зөвхөн нэг л богоо явж байгаа юм байна. Тэр нь 4 хагасаас юм байна. Шүнээ нөгөө өвчнөөс болоод тэгэхээр би жоохон унтж байгаа шүн такси байхгүй болохоор алхах юм байна. Машин явахгүй байгаа. Өвчнөөс болоод тэгээд явцсан бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд өөрчий юу гэдэг вэ? Тэгээд би энэ бичлэгийг постлж магадгүй постлохгүй ч гэж магадгүй юу ч гэсэн хараад монтажлж үзээд тэгээд яхаа гайг бол постлно. Тэгээд постлох тэрлээ. Ямар ч юм бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Шинэ оны мэндийг ахаа та бүхэн зүргийн ингээд ирэх ондоо ямар ч өгчихгүй хүн шиг л бүгд мэд байгаарай л гэж хүсье. Окей. Өөрчий хэлэх юм. Subscribe дараарай. Хамт байгаарай. Үзсэнд баярлалаа баяр та. Гадаа сартаа болохоор шүн алхахад гайгүй баха. Сар амар том гарсан байна.